Уцтай мэдчилгээ монголчууд онлайн радио. Тэгэхээр бид энэ цагт 12 цаг 45 минутаас холбогдох гээд ер холбогдож чадаагүй. За инх тайвантай холбогдохоор утас руу дуудлага хийж байна. За одоо бол уцаах боломжтой гэсэн хариултыг өгсөн байна. Танон? Бансан мөн инх тайван уу? За танд өдрийн мэнд хүргье. Ажил амьдрал нь тавтаа сайн байна уу таны? За яг одоо би уцтай мэдчилгээ монголчууд гээд онлайн радиогоос тантай шууд холбогдож байна. Бано? За яг одоо би уцтай мэдчилгээ монголчууд гээд онлайн радиогоос тантай холбогдож байгаамаа. За тэгэхээр манай радиогоор дамжуулаад өнөөдөр бол таны нартад мэндэлсэн баярт өдөр танд тохиож байгаа юм байна. Тэгэхээр манай радиогоор дамжуулан энэ амьдралын минь туршиг тулгуур болж хайр инрэл аз жаргалаар ертөнцийг тэтгэж яваа хувь тавилангийн минь бахархал халамжид хайртайхан хамгаас хайртай аавда нартад мэндэлсэн гэрэл өдрийн мэндийг хүндэтгэн хүргэе. Хөлөг мордын чимээ хөгжмийн ая тоглож хүүхүүртэй айргны дэргэд цангаа тайлан завилсан хурамстын хаяа хослон сэтгэл заншил тэлэгдсэн хөх монгол хүний хөврөл түүх болж дэлгэр Монголдоо мэндэлсэн гэрэл өдрийн мэндийг хайртай чамдаа хүндэтгэн хүргье. Хайр дэлгэрсэн сэтгэлийн чинь хойморт хаяахан гомдол гүнийг амсуулчихдаг бол ханигаа уучлаарай. Чи минь бидгэн гурвыгаан итгэлээр гойсон гайхамшиг амьдралын туршид хайр халамжаар үргэлж биднийгэн сүгэнсэн энэ амьдралын бахархал минь юм шүү. Чамдаа хайртай гээд хайртайхан буян цэцэг болоод охин намун ханд хүү чинчлуу нараас нь танд төрсөн өдрийн бэлэг болгон зориулж байгаа аядууны бэлгийг хүргэхээр бид ийхүү тантай холбогдож байна. За тэгээд ханда аавда маш их хайртай юм шүү. Энэ өдрийг сайхан өнгөрүүлээрэй гээд хайрын дууч анхаа алуу нарын төрсөн өдрийн дуугаар таны энэ сайхан баярт өдрийг хөглсөн бол харин хоёр дахь дууг нь таны хамгийн их таалан сонсох дуртай дуу хүргээд өгөөрэй гэсэн байна. Ямар дуу сонсох вэ та? Банон? Бано? За бид инх тайвантай холбогдоод ярилцж байгаа. За утасныхаа сүлжээ уншиж байгаа юм болов уу эсвэл бано? 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 За дуудлага тасраагүй байгаа. Бано? 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 За утас нь болохгүй байгаа юм болоо да. Эргээд утас руу нь холболт хийгээд үзье. 어둠 속 노닥 속에 민낯은 불빛, 어둠 속 다리 Бан. Бано? Харин утасныхан сүлжээ унчих шиг болох юм. За тэгэхээр хоёр дахь дуу таны сонголтоор үргэлжлэх ёстой байгаа. Ямар дуу сонсох вэ та? 돼요. яг одоо. За эсвэл хоёулаа эхнийхээ дууг сонссныхоо дараа энэ хугацаанд бодож байгаад дуугаа сонгох уу? За тэгээд халамжт хайртай ханиас нь болоод инхри үрсээс нь тань зориулж байгаа хайрын аялгауг уламжлая. Та утсаа барьж байгаад ая дуугаа хүлээвэн сонсноо. Hey!
Хүмүүн заяаг итгэлийн гөлөөр өрдөж, хүслийн хязгаарт хайрын галаар дүрлзэж, хаансын тэдгэрэлсэн тулганаас цольсон оч, халин цалигсан жаргалыг зүрхэнд тамгалсан уян. Хань минь чи амьдралын минь өөрийн цалман, хань минь чи насны минь мөнхийн жаргал билээ. Хайр дэлгэрсэн сэтгэлийн чинь хомирт гуниг амсуулж, хаяахан зөрүүдлээд чамаагаан уурлуулчихдаг бол ханийгаа уучлаарай. Хоёул хамтдаа гэрэл цаахан ирээдүйд алга өрсөхийн аз жаргалтай маргаашийг бүтээхийн тулд хамгийн сайнараа хичээх болно. Тэгээд хамгийн гайхалтай хүсэл мөрөөдлийнхөө оргилд хамтдаа хүрэх болно. Энэ амьдралыг минь үнцэнтэй болгож, энэ амьдралыг минь их хайраар гоёж аваа. Тэнгэрлэг аавын үргэлжлэл, буянтай сайхан ижи сэтгэлийн их гэрэлгэгээ халамж тандаа маш их хайртай юм шүү. Энэ өдрийг чимэн сайхан өнгөрүүлээрэй гэд энэ хайртайхан инх тавинда төрсөн өдрийн баярын мэндийг хүргэж хань буян цэцэг болоод охин намуунханд хүү шин чулуун нараас нь зариулсан хайрын аялгауг бидийнх уламжлал өргөж байна. Ингээд 2 дахь уран бүтээлийн сонголтыг инх тавингаас авлан асууя байна уу? Байна. За 2 дахь дууга бодоод олцсон уу та? За ээжийн тухай дуу сонсч лөө. Ээжийн тухай ямар уран бүтээлч ээжийн тухай дуу ах вэ? Нөгөө дууцны тань мэдгүй ээжийнхээ хайраар гэдэг шүү дээ. За ээжийнхэн хайраар. За адар сүрэн ард түмний хайртай дуучин адар сүрэнгаан уран бүтээл шиг санагдаж байна. За тэгтээ энэхүү уран бүтээлийг яг энэ дуу нь болоод нэлээд хуучны дуу учраас жоохон бичлэгийн шаардлага хангахгүй байж магадгүй уг дуучныхын дуу. Тэгэхээр өөр залуу дуу. Тэгэхээр харин өөр дуучны залуу дуучдын арай шинчилсэн хувилбараар нь сонсгоод өгөхийг бодъё. За тэгээд энэ дууны өмнө бас танд нэг зүйлийг сонсгоно. Тэгээ та утсаа барьж агаад энэхүү зүйлийг бас чих тавин сонсоорой. За ээжийнхэн хайраар гэдэг дууг. За баасанд орж сүүлд бол дуучин баасанд орж бас дуулж амьдруулсан юм байна. За сүүлд ихнээ 4 жилийн өмнө л дуулсан байт юм байна. За тэгээ энэхүү дуу хөргөж өгье. Та утсаа барьж агаад ая дууга хүлээн аван сонсорой. За харин энэ дууны өмнө танд нэг зүйлийг сонсгоё. Хайртай өдрийн минь төргий хайртай шүү. Бие сайн бодоод 2 хүүхдээрээ хурдан ирээрээ. Хайртай авда төрсөн өдрийн минь төргий хайртай шүү.
хоёр хүүхэд танийгаа маш их санаж байна. Та ажилласаа игээд бие сайн бодоод хурдан ирээрэй. Сони ихтэл өстэй. Ачтайхан ээжихэн асрал харийг амин зүрхэндээ дээдэж явнахоо амин зүрхнийхэн тэр хараараа ни үрсийг хайрлаж явнахоо Наашин жоохон толгойг юм. Хөшгөшөө. Гэхдээ одоо нэг хүү маань яагаад ирэхгүй байгаа юм бэ? Хүчээр нэг утас ширмэрсээр яриач хөөе. Өгш юм дээ. Хаяаны аялаар орох гэж байгаа шүү дээ. Гадаадд сурч байгаа хөвгч чинь. Нэг л өдөр ороод ирнэ шүү дээ. За тэгээд хүрээл их хэл гэдэг юм. Хүрээ гинэ. Хүрээ. Энэрлэхэн ээжихэн эдбэрд харийг элэг зүрхэндээ дуулж явнахоо элэг зүрхнийхэн тэр дуараа эдгэн үрсийг дуулж явнахоо халамжтайхан ээжихэн хосгүй хайрыг халуун зүрхэндээ нандинж явнахоо халуун зүрхнийхэн тэр хараараа бодлын үрсийг харж явнахоо Нүдэнд хурах гоныг чамайг минь харахад үргэж сэтгэл зүрхэнд минь аз жаргал чамайг минь л байхад бэлхэж чаддаг юм шүү хани минь. Чинийхэн хизүү бэрхэд бүдрээгүй заяаг бүтэн авч явна ханя. Чинийхэн хатуу хөтүүд нуграагүй зүтгэлийг үргэлж дэмнэж явна хани минь. Амьдралд өөрөх ачаагаа тэнцвэлээ цаашаалхыг. Алдаа оноо баяр хүнийгээ дэнсэлж хамт таадуулъя. Чамтай л учирсан даацтай гэж би өөртөө баяр нэмдэг юм шүү. Чамаагаа л хайрлахтай жаргалтай гэж би өөрийгөө чамаараа чимдэх юм шүү дээ. Хувь тавилан минь итгэлийн галаар өрдөж, өр зүрхийг минь гэгэн хайрын аялуугаар чимэж, алаг өрсөө аз жаргалаар гойж, амьдралын сайн сайханд гараас минь хөтлөж яваа. Халамжид хайртайхан, хамгаас хүндтэй аавда хүний орчлон дэрсэн баяр төдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийг жаргал дүүрэн, дурсамж дүүрэн сайхан өнгөрүүлээрэй.
чамдаа бид гурав чинь хайртай юм шүү гэд Солонгос улсад суугаа хайртайхан инх тайванда төрсөн өдрийн баярын мэндийг хүргэж мөн Солонгос улсад суугаа хань буян цэцгээс нь болоод Монгол улсаас хайртай охин намун ханд хүү чин чулуу нараас нь зориулж юу хайр хүндтгэлийн мэлгийг бид инхүү уламжлал хүргэлээ. Ингээд инх тайвантайгаа иргэн холбогдъё байна уу? За тэгэхээр 3 сайхан эрдэнэс нь таны баярт мөчигт нь хуваалцаж аядууны бэлэг илгээснийг бид инхүү хүргэлээ. Яг одоо хань нь болоод өр хүүхдүүд нь биднийг сонсож байна. Хүүхдүүдийн бас мэдчлэг сонсогдов. Сонслоо. Яг зөв юм. За их сэтгэл гаргасан танаа гурав маань таныг баярлуулах гэж маш их сэтгэл гаргасан. За тэгээд энэ сайхан 3 эрдэнэтэй хандаад юу гэж хэлэх вэ та? За та гуравтаа маш их хайртай шүү. Хоёр хүүхдээ явуулсан уу? 4 жил гарсан 5 жил болж маш их санагдав. Хоёр хүүхдээ маш их хайртай шүү. За хандаа юу гэж хэлэх вэ? Хандаа юу гэж хэлэх вэ? За баярлалаа хайртай шүү. За тэгээд хүний газар хүний газар хин хэнийгээ хайраар нүмерлэж, халамжаар тэтгэж, хоёул мэдээж том зориг, том хүсэл мөрөөдлийн төлөө тэмүүлж аваа. Тэгээд зорьсон зорилгынхон оргилдон дөрөөлөөд их нутгаан зорин ирж 4 жил уулзаагүй инхри үрсээ илгэндээ нааж зулаа дээр нүнэрлэх цаг ойрхон байгаа хаа гэж бодож байна. Таны амьдралын тань утга учир болсон 3 сайхан эрднийхэн аз жаргалтай маргаашийг урлах гэж тэмүүлж яваа энэ сайхан амьдралд нь ажил хөдөлмөрт нь өндрөөс хөндөр амжилтыг хүсье. Ханиа үргэлж хайр халамжаар дэмнэж үргэлж бас хамтдаа хамгийн сайхан гэрэлт ирээдүг хамтдаа зохицлоогоорой. Та хоёрт аз жаргал хүсье. За баярлалаа. За тэгээд үнэн ч хайртай хантайгаа баярынхаа энэ өдрийг хамтдаа сайхан өнгөрүүлээрэй. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй баяртай. За баярлалаа. За. Уцтаа мэдчилгээ монголчууд онлайн радио. Тэгэхээр энэ цагт бид Солонгос улсад суугаад инх тайвантайгаа инхүү холбогдож хайртайхаа буян цэцэг болоод охин намун ханд хүү чин чулуу нараас нь зориулсан хайрын аялгауг инхүү хүргэлээ. За тэгээд хонгор сайхан өрсөдн сурлага хөдөлмөрийн өндөр их амжилтыг хүсье. Ижээ аав нь зорьсон зорилгоон биелүүлээд инхрийн хайртай үрс дээрээ яран ирэх болно. Мэдээж хоёр сайхан үрээ санахын дээр санаж байгаа. За тэгээд энэ сайхан баяртай хөөртөө уулзах мөч удахгүй тахана гэдэгт итгээрэй. За тэгээд халуун ам бүлээрээ хамгийн сайхан гэрэлт ирээдүг эзэгнэж аз жаргалыг өдөр бүхэн амтлаж болно гэдгийг бас энэ давхар уламжлая. За тэгээд буян цэцгээ ханийхан баярын энэ өдрийг хамтдаа сайхан өнгөрүүлээрэй. Гэр бүлд нь аз жаргал, баяр хөөр, итгэл найдвар, урам зориг хамгийн сайхан гэрэлт ирээдүг чин сэтгэлээсээ хүсье.